Усын өндөр ханга харьяат чимдийн жаргал гэдэг. Тэгээ би 1982 онд 80 онд анх эхэлж дамд өсрөнтэй гэрүүл болж 82 онд ховдын булганаас хилийн цэрэгтэй амьдралаа холбож 82 оноос эхэлж одоо хилийн цэрэгт орж миний амьдрал тэнтэс эхэлсэнтэй. Тэгээ отруудад 1990 онд ирсэн. Тэгээ 90 онд ирээд Усын отрын анх юу байсан нөгөө аппарат гэж байж хат ирээд дарга нь хийс дарга тэгээ бичээчээр орж исэн. Долгормоо байсан бичээч. Тэгээ долгормоо дээр бичиг хэрэг гэж хийж исэн. Тэр үед одоо цөөхөн 4-5 эмэгтэй байлаа. Тэр дарга нар ч гэсэн цөөхөн байсан. Угацаа цэргийн албаа хаагч татагдж ирээд тэнд одоо нэлээх хүмүүс ирж бид нар одоо хийхгүй ажил байхгүй. Би чинь бичиж хэрэг хийсэн ч гэсэн нөгөө цэргүүттэйгээ утас хонрын оюун уугаан нярвын хийн бас давхар ажил хийн нөгөө цэргүүтээ хоол унд хийн. Тэгээд нийтлгаанд явна бүх ажлыг хийдэг байлаа. Тэгээд нөгөө отроо даач цэвэрлэн цэргийнхаа байр савыг цэвэрлэн аяа шангарын чуугаан дарга нар байхгүй даргыг хийчихнэ. Дараа тиймэрхүү ажил хийжсэн та. Тэр үед одоо долгормоо дээр бичээж санкуд кино Эрдэнэ талаа гэж Балжин машинтан дарга Эрдэнэ талаа байсан. Санкуд нэгтлэн бодох. Санкугийн дарга нь Бацран байсан. Үйлчлэгч нь Чулуун цэцэг, бэгдж ихнэр Чулуун цэцэг байсан. Тийм улсуудтай хамтж ажиллаж байсан да. Тэгээд цэргийн албаа хаагчтай болоод эмнэлэгтэй болсон. Та шатаа эмнэлгийн эмч сувилагч нар нэмэгдээл гэртэй бид цэргийн албаа хаагчид татгад чинь гэр барьчихсан. 2 гэрт эмнэлгийн гэр гээд тусдаа цэргийн байр гээд тусдаа цэргийн байрны палатаг нэг гэр эмнэлгийн гэр гэж нэг тусдаа гэр. Тэгэл анх тэгж яхад эмнэлгийн дотор одоо тавих юм баг байхгүй. Гэр орноос л авчир тавих шахвал тэгж биднээс цэргийн албаа хаагчтай болж исэн та. За тэр хилийн төлөөлөгчийн газар гэж 2001 онд байгуулагдаж би тийм цэрэн пил дарга иржсэн. Тэгээ цэрэн пил дарга юу байхгүй өрөө таслага байхгүй манай отрод нөгөө нааша нөгөө төрсэн тэнд ангийн даргын өрөөнд байдаг байсан. Тэгэл ангийн даргыг явахлаар нөгөө хүн амтаа орж ажил төрөл ярихлаар зэрэг гарал манай бичээч өрөөнд суучдаг. Тэр увсынхны хөлийг мэдхгүй ингээл хүн илтгэхээр зэрэг юу гэнэ үү гэл надаас асуудаг. Тиймээс тэг юу гэнэ үү гэл асуучаад тэгээ би орчуулдаг гэдэг тиймэрхүү байж байгаа. Тэгээ тэр дараамын чатрын тэндийг өрөө гаргаж хилийн төлөөлөгчийн газар тэрийг янзалж тэнд орж исэн. Анхлын битээр тэгээ тэнд би бичээч бичиг хэрэг нууц эрхлэгч тийм ажил хийж исэн. Тэр үе бичээч хийхэд ч одоо бид нарыг ийм 10-20 нэг ингэж бичдэг тийм жижиг том жижиг 2 машин байсан. Том нь яг бичээчих жижиг нь нөгөөх тусгай алганы гэж тийм байсан. Тэгээд гүйцэтгэх алуу тусгай алгана гэсэн бичиг машин байдаг байсан. Тэгээ тэрнийга яг нөгөө тэгэл ажил ихтгэр зэрэг нөгөө тусгай алганы машин бас бид нар илүү дутуу тэргээр бичижсэн. Тэгээд одоо их олон Ардатар гэж нэг юм байсан. Ардатарын хор гээд нэг тийм байсан. Тэгээд нэг ингээд бичгийн машинаараа нөгөө юун дээр цогцоход хорон дээр зогцоход тэрийг ингээ шилэн дээр наагаад ардактарлж ийн гэдэг ингээ гурлын элдвэр шиг юмар ингэж кивэлж гаргадаг. Тэгэл одоо гар мар нүүр ам тэр чигээрэл хар болно доо одоо тэгээд кил хүртэл хар болцдог байсан намайг шоолдог. Нөгөөдхий хийж байгаа мó гэл ингээл. Тиймэрхүү бичээж ажил хийж илээ. Тэр үед ажиллаж исэн ажлын хамт олон ахмадууд одоо ажиллаж байгаа хилийн хорооны хамт олон
залуучууд одоо 0245 дугаар ангид ажиллаж байгаа, ажиллаж амьдарч байсан хүмүүстэй эрүүл энх сайн сайхан бүхний хүсье. Одоо ажиллаж байгаа хэлжтэй одоо ажлын өндөр амжилт хүсье.